Тэгээ guys, энэхүү хичээлээр бид нэр захиалгын төрлүүдийг үзнэ. Ерөнхийдөө order буюу захиалгын төрлүүд маань хэд хэдэн төрлүүд байгаа. За эхний төрөл нь бол мэдээж buy болон sell буюу market execution гэж ярьдаг. Шууд тэр дорн захиалгыг хийх төрөл гэж байдаг. За энэ маань юу гэсэн үг гэхээр та тухайн дансан дээр тухайн одоо fair дээр тийм ээ захиалга өгөнгүүт шууд захиалга чинь биелэх. Тэр доор хэдхэн секундын дотор биелэх. За энэ маань юу гэсэн үг гэхээр яг тухайн орж байгаа ханшнаасаа та дээшээ өснө эсвэл доошоо унана гэж бодож байгаа тохиолдолд буюу яг тухайн цаг хугацаанаас маркет одоо аль нэг чиглэлийг даах гэж байна гэдэг шийдвэрийг та толгой дотор гаргаад окей за шууд эндээс buy sell гэдэг захиалгыг өгч гинэ гэсэн. Энэ нь шууд захиалгын төрөл. Хоёр дахь захиалгын төрөл нь болохоор pre-order гэж байгаа. Pre-order-ын дотроо хоёр хуваагдана. За тэр хоёр хуваагддаг нь болохоор нэг нь болохоор stop order, нөгөөх нь limit order гэж хоёр хуваагддаг. За stop order-оос нь эхлэв. Buy stop, sell stop гэж байгаа. За тодорхой хэмжээнд энэ ханш энэ одоо байгаа цэг дээрээс шууд унахгүй, шууд өсөхгүй. Гэхдээ баг зэрэг эндээс дахиад баг зэрэг унаад энэ ханшин дээр ирчих юм бол цааш үргэлжлээд унана. Баг зэрэг өсөөд энэ ханшин дээр ирчихвэл үргэлжлээд өснө гэж бодож байгаа ханшууд байж болно тийм үү? За жишээ нь 3500 гэдэг үн дээрээс шууд бол унахгүй, харин 3490 дээр хүрчих юм бол цаашаа шууд унах гээд байна гэдэг бодол байгаа бол 3490 дээр ирэхэд нь шууд захиалга өгмөр байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг урьдчилан тавьчих болно. Тэр урьдчилан тавьж байгаа нь болохоор sell stop. 3500 гэдэг үн дээрээс шууд өсөхгүй. Гэхдээ 3510 дээрээс бол шууд өснө гэдгийг нь урьдчилаад мэдж байгаа. Тэгэж тооцоолж байгаа. Тэгвэл 3510 дээр урьдчилан захиалга тавихыг buy stop гэж нэрлэдэг. Тэгэнгүүт яг үг гэхээр 3510 гэдэг ханшин дээр чинь очингууд ханш яваад очиж штэ. Яваад очингууд таны захиалга нээгдэнэ. Шууд нээгдэнэ гэсэн үг. 3490 гэдэг ханшин дээр ханш яваад очингууд шууд таны захиалга нээгдэнэ. Тэгэхээр та урьдчилаад buy stop болон sell stop-ыг тавьчих юм бол тухайн ханшин дээр чинь яваад очиход шууд нээгдэх байдлаар явдаг. Гэхдээ энийг бол нэг тохиолдолд хэрэгэлдэг. Энэ ямар тохиолдол вэ гэхээр яг чиглэлийн давах тохиолдолд. Чиглэлийн давах тохиолдол гэдэг маань юу гэсэн үг гэхээр ханш таны buy stop-н дээр очиход дээш өсгөөр, ханш таны sell stop-н дээр очиход доошоо унахаар байгаа гэж та тооцоосон тохиолдолд buy stop болон sell stop-ыг ашигладаг. Хоёр дахь төрөл нь болохоор buy limit, sell limit гэж байгаа. За buy limit, sell limit нь болохоор яг эсрэгээрээ. Юу нь эсрэгээрээ вэ гэхээр чиглэлийн эсрэг тохиолдолд ашиглагддаг. Энэ маань юу гэсэн үг гэхээр ханш таны buy limit-н дээр хүрэх үед өснө гэж. Ханш таны sell limit-н дээр хүрэх үед унана гэж тооцоолж байгаа. Энэ тооцооллыг энгийнээр тайлбарлах юм бол одоо байгаа ханшин дээрээс одоо шууд ханш унахгүй гэхдээ баг зэрэг өсчүүл унах гээд байгаа. Энэ тохиолдолд яг үг гэхээр sell limit-ийг ашигладаг. За 3500 гэдэг ханшин дээр одоо явж байгаа хөдөлгөөн. Гэхдээ 3510 дээр хүрчүүл унах гээд байгаа. Тэрийг үржлээ тавья гэх юм бол 3510 дээр нь sell limit тавьчихна. Тэгээд ханш өсөөд 3510 дээр хүрэх үед шууд доошоо уналт үзүүлэх юм бол яах нь та ашигтандаа орно гэсэн үг буюу 3510 дээр ханш яваад очиход таны sell limit-ийг аваад шууд таны арилжаад эндээс нээгднэ гэсэн sell арилжаач. Тэгвэл 3500 гэдэг ханшин дээрээс шууд ханш өсөх боломжгүй. Гэхдээ баг зэрэг унчвал өсөх гээд байгаа. Тэгвэл 3490 гэдэг ханшин дээрээс өснө гэж та тооцоолж байгаа бол 3490 дээр buy limit тавьчихна. Тэгвэл 3490 дээр ханш очоод buy limit-ийг чинь авах тохиолдолд таны захиалга шууд тэр дороо нээгднэ гэсэн үг. За энийг limit захиалга гэдэг. Тэгэхээр limit болон stop захиалгуудыг pre-захиалга, pre-order гэж ярьдаг. Урьдчилсан захиалга гэж ярьдаг. Нөгөөх нь market execution буюу шууд тэр дорн тэр цаг хугацаанд шууд тэр ханшин дээрээс захиалга өгөхийг хэлдэг. Тэгэхээр захиалгын төрлүүд маань ийм байгаа шүү. Окей. Тэгэхээр захиалгын төрлүүдээ хооронд нь сайн ялгаж сураарай зөвлөе. Окей. За бүгдээрэнд нь амжилт хүсье.